Мөнгө зөндөх кэштэй тэгээ 100 сая доллартай бансандаа байна гэдгсэн байна. Энэ бол биелсэн байгаа. Миний дансанд би дансандах мөнгө харуулъя. Би дансандаа одоо бэлэн яг 500 сая доллартайгаа. Зяг. Газ. Тэгчээ за микрофон дүүчээ. Тэгвэл нэг миний сул дутаагч хэлэх үү? Яг цонхны хажуудаа болохоор шуун муу их орж ирдгийг ч хэлэх үү? Хүмүүс сонсоход төгтөх. За хай. Юу бацхан? За өнөөдрийн бичлэг болохоор сүүлийн 2 жил дараалал нь dream board хийж байгаа. Тэгээд одоо 3 дахь жил нь 2 дахь жил нь мартчихаж. Угаасаа өнөө маргаашаад битэл саяхан барьж авсан юм хаан тавьсан санахгүй байгаа юм ч та. За anyway ямар ч байсан тэгээ хийсэн байгаа. Тэгээ түрүү жилийнхаа dream board-ыг хамгийн эхлээд дүгнээд хэр биелсэн байгаа гэдгийг дүгнээд би одоо ердөөсөө хараг байгаа. Түрүү жилийн dream board гэхдээ би жоохон нөгөө нэг харагдах байдлаа явж байгаа хаалт болсон байхгүй юу? Самбар нь. Тэгээд нэг ингэж үлгэж чадаагүй ер нь бол ингэж жоохон далдмал тэг ингэж шкаф дээр мэр ингэж байсаар байгаа. Тэгээ ер нь тоосон дарагцаар байгаа ингэж дууссан. Тэгээ би сая л тэрийг ингэж гаргаж ирлээ. Тэгээд одоо хэр биелснийг харъя. Тэгээс нөгөө нэг жоохон туршлахгүйтэд юмнуудаа зурмаг айгу жоохон жижигхэн хийж мэлсэн. Бүрүүжлээ. Явж байхад ямар ч том юм dream board маань юм байна. Байна. За технээс нь шууд аваад ярьчих. Би энэ жил самбраа солино жазанд хийж бодож байгаа. Тэгээд юу ч гэсэн харж ийл бай зэтгэл. Ингэж тавхлах нэ тэгэхээр. За ингэсгээд ирч. За тэгэхээр хамгийн эхлээд харж агаад за ямар тач хамгийн түрүүнд дөрүл алсан байгаа. Ямар тач охиноо маш амжилттай хүлээж авсан. Ямар нэгэн асуудал байхгүй. Тэгээд төрүүлсэн байгаа. Одоо тэгээд маш эрүүл сарвал өсөж боожж байгаа. Манайх одоо 8 сар 9 сартай. 9 сартай байна. Тэгээд охинтойгоо ерөнхийдөө бол нэгдээ би юу гэж бодож яснаас санахгүй байна. Тэгтээ ямар ч сан охин минь одоо ер нь л яг л юм байгаа шүү. Энэ зам бол яг л юм болж байна. Манай хүмүүс чирээд хаална. Тэгээд дараад нь болохоор юм аяллаар явна гэсэн юм шиг байгаа. За түрүү жил бол юм аялал мантай байсан. Төвч 2-3 сартай. Тэгэхээр энэ жил бол энэ биелэж магадгүй. Түрүү жил бол энэ одоо энэ бэм стилтэй болно гэсэн юм болоо яасан юм бол. Энийг санахгүй байна. Иймэрхүү л болно гэсэн юм шиг байна. Гэхдээ ер нь бол clean girl за ер нь бол team амьдралын маягтай одоо team лайфстайлтай болох гэж хичээж байгаа. Тэгэхээр тэр талаар энэ жил одоо түрүү жилийн үед амар их судалсан, хичээсэн, амар их хичээл зүтгэл хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Тэгээд тэрэнд ингээ хүрх гээд явж байгаа. За дараад нь болохоор за ингээд эдгээр бүгдээрээ хамт салаад ирлээ. За хамгийн эхлээд нэгдүгээрт нь би өөрийн гэсэн бизнестэй болно ямар нэг юм бизнестэй болно гэж л бодож энийг яасан юм шиг байна. We're open гэсэн юм байна. Тэгээд тийм юм бизнестэй болсон ч гэсэндээ ийм боддоор одоо ийм үйлчлэгээний газар ч юм уу иймэрхүү юм бол объект тэр юм байхгүй. Зүгээр онлайнаар бизнес эхлүүлсэн байгаа. Доотлол нь болохоор ийм пакэж хүргэж байна. За энийг бол яг би өөрийн гараар хийгээгүй ч гэсэн Монголд ер нь иймэрхүү юмнууд хийгээд эхэлсэн байгаа. За тэг хамгийн доотлого нь юу йогийн гуцмц йогт явна гэдгсэн юм шиг байна. Би ямар нэг юм ердөөсөө яваагүй. Ерхэд бол гэртээ жоохон дасгал хийсэн болохоос биш. Ямар нэг юм яваагүй. Надад тийх боломж ердөөсөө гараагүй. За дараад нь green card энэ за энэ маань явчлаа. Гэтэ яг 25 оны үед тийм амир их төвшил бол гараагүй. Ер нь шийдлээ олсон. Өмж олцлаас л та. Гэтэ 25 оны үед яг би бүр ингээд хүүхд руугаа ингээ анхаар саргаа тэмдэл дээр бас нэг амар зав гарч чадаагүй. Тэгээ 25 оны яг сүүл хавцаа ерөнхийдөө нэлээ энэ бичиг баримтынхаа юм руу орсон байгаа.
Тэгээд 26 онд нэлээд акцтай байх гэж бодож байна. За дараад нь мөнгө зөндөө каштай тэгээд 100 сая доллартай дансандаа байна гэдгийгсэн байна. Энэ бол бэлсэн байгаа. Миний дансанд би дансандах мөнгө харуулъя. Би дансандаа одоо бэлэн яг 500 сая доллартайгаа ингээд хуцаад ичих хэвчээ. За мэдгүй энэ их мөнгө надад хаанч. Тэгээ 26 онд биелүүлэн дээ гэж. За ном уншина гэдгийгсэн байна. За сая зуны хувьд яг завгүй байсан. Яг нэг завгуунчтай хаашаа юм бэ? Харьцангуй гайг уншсан шүү. Би бас хөрх ном хэдэн номыг уншсан. За нэг 5-6-аг бол уншсан байх шүү. Тэгэхээр бас тэжгүй би тэгээд хитэн ном уншснаа бол яг санах байна. Номын сангаа харуул санах баг. Одоо ингээд санаж байгаагаар бол 5-6 ном бол уншсан баг. За дараагийнх нь гэрээ төвчүүлэх, гэрээ конфи болох тийм л юм байсан юм шиг байна. Энийг одоогч хийгээл явж байгаа. Би угаасаа энийг ингээд насан туршдаа л хийх байх. Одоогийн дараагийн мөрөдлөөс амар дээр ч гэсэн энэ мань байж л байгаа. Тэгээд би угаасаа ингээд нэг төрлийн яг ингээд за одоо болчлоо гэсэн ерөөсөө тийм байдаг байхгүй. Угаасаа нэг хэдэн сар болол үйдчихдэг. Угаасаа тэгээ юм чинь ч гэсэн илэгдэж мууддаг шүү дээ. Бод мэдээд одоо нэг 2 жил хэрэглээл мууддаг хийвсэн ч гэсэн. Юм учраас энэ бол нон-стоп баха. Тэр ч маань интерьерийн тал юм бол би хизээч за одоо болчлоо гэж төгсгөл гэж байхгүй. За энэ болохоор хамраа цолуулах байна. Харж байгаачлан би хамраа цолуулаагүй тэгээд ер нь л нэлээд судалж байгаад энийг болохоор шийдсэн байгаа. Миний одоо юу хэмтэй энийг бас нэг тайлбарлах шаардлагагүй. За дараад нь 21 гэдэг юм тоглолтын зураг байна. Гэхдээ энэ баг билсэн. Одоо 21 биш ч гэсэн би Blackpink-ийн тоглолтыг үзсэн байгаа. Ер нь бол заавал нэг тоглолт үзэх байсан. Тэгээд бол Blackpink-ийг үзсэн би бол амар сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр дараагийнх нь энэ Michelle Choi шиг ютубер болох гэсэн юм шиг байна. Michelle Choi тэгээд болоогүй. Гэтэ би энэ ютуберыг одоо үзгээ болцсон л доо. Яг тэр үед миний дуртай байсан юм. Одоо өөрчлөгдсөн гэх юм уу. Тэгээд энэ ютуберыг үзгээ болцсон. Гэтэ энэ бол үнэхээр хөрхөн гоё ютубер. Тэгээд би хин шиг болох юм уу? Одоо юу гэдэг тэрэнд амар одоо бодоодсон ч анхаардаг байсан байна. Одоо энэ жилийн хувьд бол өөртөө л харьцуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Өмнө нь байсан өөртөөгөө харьцуулах нь арай шудраг гэх юм уу? Би ингээд ерөөсөө ингээд бодож байгаа юм ингээд илэрхийлэх тийм чадвар маань амар. Ингээд компьютер дээр суугаад өөрийнхөө онлайнаар ажиллах за энэ бол би бол биелсэн гэж бодож нэлээд ингэж суусан шүү. Би сая 26 оны календар гаргасан байгаа. Тэгээд тэн дээр бол би нэлээд удаан суусан. Ер нь бол сая 4 жилийн 4-5 сараас ингээд бодол явсараад суусараа сайжруулсараад тэгээд ерөөхдөө 11 сард хэвлүүлээд тэгээ Монгол зарсан байгаа. Тэгэхээр энэ бол бас биелсэн гэж бодож байна. Энд ч гэсэндээ ер нь бол зарж байгаа. За алдарт машин. За машина бол унаагүй. Машинтай бол бараг л болсон. Тэгэд. We'll see гэдэг шиг л. Тэгэл одоо дараа 26 онд дахиад харъя. Энэ 25 онд би бол огт машин бариагүй. За дараад нэг ийм зураг байна. За бас иймэрхүү клин стилтэй болох гэсэн юм шиг байна. Гэтэ энийг бол би одоо хүртэл стил амар хичээж байгаа. Ер нь бол хувцсанраа ч гэсэндээ ихэнхийг нь ерөнхийдөө болоод нэг стилийн тийм хувцаар шүүгээ бүрдүүлэх гэж хичээж байгаа. Minimal capsule wardrobe гэдэг чинь тиймэрхүү стилээр шүүгээ бүрдүүлэх хичээж байгаа. Гэтэ өөрөө айгүйх экстра хүн байсан болохоор бас жоохон чадахгүй л байгаа. Тэгээ би бол хизээч юм ягаан өмнөөс л татгалзахгүй юм билээ уучлаарай. Уг нь би том болъё одоо тий болиё гэж бодсон боловч ерөөсөө чадахгүй байгаа. Тэгээд дараад нь ийм зураг байна. Одоо онцлогын өрөөндөө хүүхдийн хэсэгтэй болох
За энэ бол би crypto байсан яг ийм биш л те. Гэхдээ crypto байж утсан. Гэхдээ crypto дотор хүүхдээ нэг сайн унтуулж чадахгүй байсан учраас одоо бол газар унтуулж байгаа. Тэгээд өөр хэмжээнд бол чадсан гэж бодож байгаа. Тийм. Дахиад бүхэлдээ ингээд дахиад нэг хүн ирсэн баг тэр хүнтэй ингээд зориулаад ингээд орчин өнгө ингээд бүрдүүлж өгөхгүй байж чадахгүй тийм учраас одоо миний унтлах өөрөө ормал миний болохоос бусдад бүх юм маань охин маань зориулагдсан тийм хэсэг болж хуурсан байгаа. Цахилгаан барааны хэсэг байна. Смегийн юмнууд аав гэдэг чсэн. Би тэгээд энэ жил смегийн юу ч авч чадаагүй, нэг ширхэг ч юм авч чадаагүй. Тэгтээ 26 онд авах байх. Харин би юу яасан? Цахилгаан бараа гэвэл хөрөгч билет гэдрээ сольсон. Тэгтээ яг бас амар солиё гэж солиогүй зүгээр л цаанаасаа л ингээл болцсон. Тэгээд билет контрол бол яг миний хүсчихсэн яг тэр ингээд цаанаасаа л болчихсон. Тэгэхээр бас хөөрхөн not bad. Иймэрхүү камеруудад нөгөө нэг Osmo Pocket хүмүүс амар бичлэг энэ байгаа шүү дээ. Тэгээ би тийм юмтай болоё гэж бодсаахгүй. Тэгээд иймэрхүү камер дээр тавьсан. Гэхдээ би дээрээ салин чаваагүй. Салин чавч таагүй. 26-нд болох байхаа гэтэл. Pass. За дараад нэм Girls Night юм шиг байна. Нэцүүдээр ангид суух. Тэгээд бас ийм баг хийгээгүй. Багч гэж хийгээгүй. Ямар ч хийх нөхцөл байсангүй одоо би чинь ялах хөхтэй хүн гэртээ хүн авчруулад гэртээ одоо ингэ найзууд авчираад ингээд байхаар тухтай байж дуусчихдаггүй. Би өөрөө гадагшаад гараад гадуур хоног гэхээр бас боломжгүй. Тэгэхээр энэ жилийн үед бас энэ байсангүй. Дээрээс нь одоо бас нөгөө ууж мохоо болцсон чинь бас найзгүй болчих шиг байна. Ямар нэгэн байдлаар Монголоос ямар нэгэн найз ч юм уу их ч юм уу ямар нэгэн хүн ингээд над дээр ирнэ гэж бодож энийг хэлсэн. Гэхдээ над дээр хин ч ирээгүй. За бас аяллаар явна гэдэг ингэсэн юм шиг байна. Аяллаар яваагүй. Ялла яваагүй зү. Би явж очоо мартсан юм шүү дээ. Яваагүй шүү дээ. За дараад нь ийм гоё битээ болно гэж бодсон. Гэхдээ болоогүй. Self care хийгээд ингээд яг бүтэн биений ингээд рутин self care хийхэд эмэгтэй хүмүүс ямар их цаг гардаг гэж бодож байна. Би сая зүгээр ингээд байнд ороод тэгээд гарч ирээд тэг хоорондоо ингээд бүх юугаа хийж байгаа штэ. Бүх биеийн арчилгаа хийж байгаа штэ. Тэгэхэд яг над 3 цаг болсон. Усан дотор 1 цаг хөвцөн. За тэгээд бусад бүх зүйлд 3 цаг зарцуулсан. Тэгэхээр би энэнийг болохоор ерөөхдөө яг энэ ингээд бүтэн биеийн арчилгаа болохоор сард 1 удаа л хийж амжиж байна. Би өн 2-7 хоногт 1 удаа хэмээр байгаа байхгүй юу? Гэхдээ тэр нь бол зүгээр нэг мэдээж усанд орох бол биш. Хөлийн одоо улаас толгойн үзүүр хүртэл бүх одоо арчилгаа хийнэ гэсэн үг. Би юу бол хумсаа янзлахаас эхлээд үсэндээ хүртэл арчилгаа энэ төр игээл хуухны цэвэрлэгээ нэ тэр игээл баг юмуд игээл үсний тосмос хүртэл бие бүх бие тэрчгээр нь скрабдах, гуйжуулах нь үсмэсээ өлөөдөл үснүүдээ авах энэ төр гэл. Тэгэхэд ер нь бол 3 цаг зарцуулж байна. За тийм ээ. За тэгээд энэ маань ингээ хосорчлаа. Энэ самбарыг юугаас хайна. Ugly. За одоо юу шинэ dreamboard руу гарцгаа. Тэгээд 26 амар гоё жил болох юм шиг надад тийм мэдрэмж төрөөд байна. Зүгээр л. Одоо надад тийм гоё зүйл тохиолдог байгаа л та. Харин ч одоо гоё зүйлээсээ эсрэг одоо азгуутал ч юм уу миний нэг жоохон цонцгой зүйлүүд бол тохиолдож л байгаа. Гэтэл ягаад ч 26 оноод амар гоё жил болох юм санагдаад байгаа. Гэхдээ энэ сүүлийн үед би нэг жимд яваад амар хөлсөө гаргаад байгаа болохоор сэтгэл нь амар өдрөө байгаа нь маань тэрнтэй холбоотой ч гэсэн магадгүй. Гэтэл амар гоё юм хүлээж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрөд байгаа юм да. За шинэ dreamboard болохоор би энэ жазыг ашиглаж тийм үү гэж бодож байна. Энэ болохоор ингээд уртлын төрчгээр юм шилэн энэ жаз байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнийг ашиглаж эхлээд хадалт нь нааж агаад тэгээ нараас нь шилж чинь гэсэн үг.
би бүгдээр ингэж юуцсан байгаа. Хаажлж мачлаад бэлтцсэн. Тэгээ бүгд бүгдэрийн хаалтны юм наалдаг юм хийсэн байгаа. Тэгэхээр шууд наагаад явчихна. Цагаа хэрнэ гэсэн. Яа энэ нэг беби харна чи яах гэдэг юм бэ? Зяг нэг бодлоо ингэ төртөр тогтоож байна. Нэг юу хан дээрээ төртөр тогтоол. Энэ болохоор айгу гоё. Балкат наадаг скотч. Тэгээ уула ханаа муухай болгодгоо дараад нь цаасаас муухай болгодоггүй. Хуулж авч болдог. Тийм яваа. За тэгэхэд энийг ханан дээрээ эхлээд наачаад тэгээ дараад нь заазандаа хий. Тэгвэл харуулхад аюу хэцүү байна. За хан дээрээ наачлаа. Тэгэхээр одоо хийх аюу амар гэсэн үг. За миний цэнэг маань 10 болч тэгээд 10% дотор амжин өстэй тий гэл санжуулж. За хамгийн эхлээд би энэ жилийнхаа самбарыг болохоор goal board гэж нэрлсэн байгаа. Dream гэхэр чадаад dream болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр наагаагүй. Goal board гэхлээр зорилго гэж бодоод одоо энэ goal-да хүрэндээ тийм учраас би энэ жоох үлгэрийн юмнуудаа нэг оруулаг байгаа. Гэтэ үлгэрийн юм хаяа ингэж бэлчтэй шүү дээ амар сайн. Зүгээр л заа гэл бодоод зүгээр ингүүл гоё доо гэл бодоод оролцоод шүү дээ. Тийм үед хаяа ингэ бэлчдэг. (2026) бас очи. За тэгвэл хамгийн чухал нь одоо яг тэгвэл л да надад одоо хамгийн чухал нь заавал family first. Учраас гэр бүлийг хамгийн нэгдүгээр таллаа гэр бүлээр нэг ямар ч нэг аяллаар ч юм нэг гоё дурсамж бүтээх гэж бодож байгаа. Энэ жил охин маань зөвхөн том болчихж байгаа учраас энийг хамгийн энэ дээр наач. За дараагийнх нь болохоор амьдралынхаа лайфстайлаа өөрчлөгч байх. Тийм өөрчлөх юм байна да. Тэгээд ийм жоо идэвхтэй юм маягтай, тасгал хөдөлгөөнтэй. Тэгээд гүйл дээрээ буцаадгүй гэж бодож байгаа. Би сая хөтөрхөөс өмнө нэг сармаргүй сонсгоо амар гоё эсэн өглөөр тасгнаад амар гоё эсэн. Тэр агаар тэр юг мэдрэхсэл амар гоё эсэн. Тийм учраас дутхгүй дулаархлаа буцаад энэ амьдралынхаа юм маягт орё өглөөр босъё гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг чанар болчих юм уу? За дараад нь debt free болмоор байна. Бүх өшөрнөөсөө салгаад бүр ямар ч өшөрөхгүй болмоор байна. Тийм амар одоо тааш тавшгүй хүртэй биш байгаа учраас одоо нөгөө нэг байрны машины гэдэг ингээд эдрэж ямар юу зээлгдүүлээ тэр бүх өрнөөсөө салгаад тэгээд ер нь бол өргүү жил болгомоор. За нэг энэ бас нэлээд чухал учраас чанаач. Бизнес. Америкт бизнесээ эхлүүлмээрээ хөгжүүлмээр байна. Нэг захиалга аваад. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө бизнесээ хиймээр байгаа. Дараа of course money. За тэгэл алалах as much as possible гэдэг чинь аль болох мөнгөтэй л бол. За of course нөгөө л алдарч green card. Гэтэ энэ бол бас Trump-тай холбоотой бас асуудлууд байгаа л да. За дараад нь нөгөө дахиад гэрийн төвчлөлт. Гэрээс дахиад амгай болгомоор байгаа да бүх бөднүүдээ хийснээс гэдэг юмудаа солимор байгаа байхгүй. Тэгэхээр за гэртэй холбогдлоос хэд хэдэн зураг байна. Алийг нь оруулах вэ? За энэ л гоё юм шиг байна. Энийг оруулчихтай гоё өнгөлөг. Миний зургнууд сая хэвлүүлсэн чинь нэлээд бараан гарцаасан. Тэгэхээр энэ ундаас жоохон өнгө нэмэх зураг хийхгүй бол тийм үү? За дараад нь болохоор
охиныхоо өрөөг бэлдэж өгөх хэрэгтэй байгаа. Одоо ажлын би өөрийнхөө байгаа ажлынхаа өрөөг суллаад охиндоо өрөөг нь гаргаж өгөндөө. Playroom гэдэг ийм өрөө гаргаж өгөндөө. За дараад нь healthy food гинэ. За тийм ээ, өрөөл холтой амжилт болгоод гэдэг. Шинэх амир одоо бохор холоод байгаа юм байхгүй л тий. Тэгтээ яг хад буран бас ингэж тахгүй учраас ногоог л амир их хоол руугаа оруулаад хөвчлөөд байгаа юм болох гэдэг байхгүй юу? Тага нөгөө л тасгалсралт. Тасглаа гой таслахгүй юм ярина. Тэгээд ийм хөөрхөн болмоор. Pretty little baby. Yeah. За өнөөх машин чинь дахиад ороод ирлээ. Тэгээс би машин барихаас өөр аргагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр гайгүй. Энийг тэгтээ яагаад дээшлүүлжүүлэх ёстой байж. За зөттэй өнгөрсөн. Энийг наачвал аавна гэж байхгүй юм. Энд тэгтээ 100 гоё юм кампинг хийх юм билүү? Гэр бүлээрээ. Үнэтэй идлүүтэй алмаар байна. Гоё чивэлрийн үсттэй тэгтээ чумартай үнэтэй. За энэ жилийн хүмүүсийн хувьд нийт талхалт нь надад амар. Надад айгүй одоо 30 тач юм уу? За мэдгүй. Designer bag. Яг энэ designer bag ямар аахгүй. Тэгэхээр энэ жил би ямар байна? Тэгээд учир утгагүй бах олон дизайнер багийн зураг аваад тэгээд зөвхөн олмоор гэснийхээ оронд одоо би яг тоочны нэг зураг оруулаад тэгээд тэрийг авъя байх. Who knows те? Амаран гэдэг яг нь expensive I know. Аунда. Энэ жилийн жоохон технологи юмнууд амаар байна. Уцаа бол солиулчмаар байгаа. Дээрээс нь камертай болмоор байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү зургууд хийчлээ. Уцаа солихгүй би одоо энэ Америк дээр л авсан шүү дээ. 3 жил боллоо шүү дээ. Солих цаг болсон. Яг өмнө болж байгаа л да. Гэтэл одоо солисон дээр хаа л гэж бодож байна. Энэ бит болмоор тэгээд ингээд маг хүмүүсдэг болмоор. Одоо нөгөө түрүү жилмэл маг амар тийм топнууд амар модон болсон шүү дээ. Тэгээд тийм юм өмсмөр байна. Яг энэ жилдээ юм болж чадахгүй гэж магадгүй л. Гэхдээ яг өөрийнхөө хэмжээнд сүрхэн болчмаар байгаа байхгүй. Тэгэхээр энийг оруулчихъя. За энэ зураг хийсэн байна. Одоо нэг гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг ер нь бүрэн шинжилээд одоо би чинь бас хөрхөн хөшөчлөө штэ. Тэгэхээр одооноос би жоохон гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг арай жоохон өндөр зэрэглэл тавиачих гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ жил багаар нэгээрээ солисоор хагаад ер нь жоохон гайгүй газ нүрэндээ ингэж хэрэлж байгаа сайхны хамаарыг арай жоохон гайгүй нэг авч ингэ шинжилээ гэж бодсон. Тэгээд энэ дрыг оруулсан. Гэтэл ямар авах уу? Бас өөр юмуд авах уу гэдгээс бодож байгаа. Сайн судалж байгаа даа гэж бодож байгаа. За мэдээж гэр бүлийн цаг байна. Бидэд энэ жил ер нь дөрвөлээ нэлээд их фан юмнууд хийн гэж бодож байгаа. Ингээл ерөөхдөө бол болж байгаа. Бусад зургууд нь ерөөхдөө бол тавтагдаад явчихж байгаа юм байна. Иймэрхүү одоо гэр бүлийн юмнууд, гэр бүлийн хийх зүйлсүүд гэсэн үг. За гэрийн төвчлэн дээр би яг иймэрхүү ногоон бодон таалмаар байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг энийг үнэрслэн амар гойс аахгүй. Тэгээ би ер нь энэ жил амар тийм гоё үнэртэй хүн болмоор байгаа байхгүй юу? Хүний үнэргүй. Үнэртэй бас үнэртэй. Тэг гоё уснууд амар байгаа. За тэгээд ингээд гоё бизнесмен амжилттай яваад ингээд амар их захиалга таваад. Өөрөөр хэмжиж гонор таснаад энэ зэрэг. Трендing наач. Лбайрид. Pretty little baby.
Тэний бүрэн дээр авчих. За энэ жилээс өөрчлөлөд бас номнууд амар бүр илүү олон номнууд уншмаар байна. Тэгэхээр ингээд зураг одоо шиг гэвэл одоо зөндөө олон одоо би одоо энэ хэсэгт яа би юм зарлалтай юм болоо. Энэ жилээс энэ смекийнхаа юмнуудыг орууллаа. Энэ жилээс буцаад бас аавна гэж бодоод байгаа учраас энэ дасныхаа үлдэгдлийг суралцлаа. Зэ болчлоо. Би л яг энэ ингэж зэ гаргаж хичвэтэй. Ой. Сая аачлаа. Цуцны цэнийг дуусчлаа. Тэгээ сая буцаад цэнэглчээд буцаад хүрээд ирлээ. За тэгээд энэ нь ингэж бэлэн болсон байна. Ямар ч юм боллоо. Энэ жилийн тамаагүй дажгүй болчлоо. Тэгээд өрөөндөө нэг олгочно. Тэгээд дөрөвчлэх жоохон онцгүй болсон болохоор билээ өгчөж магадгүй гэхгүй. За энэ бичлэг маань энд хүрээд ингээд дуусчихин. Та хэд ч гэсэн гоё 26 оныхоо мөрөөдлийн самбар зорилгын самбараа хийгээд тэгээ гоё зарсан зорилготой бүгдээрээ хүрээрээ. Хамгийн нэгдүгээр эрүүл агаараа л гэж хэлье. Өвдөж юм бол хүн юу ч хийж чадахгүй. Тийм учраас хамгийн нэгдүгээр эрүүл байгаараа. Дээр үед жоохон багт ч юм уу хүмүүс аяг эрүүл агаараа гэж бид гэд нэг ойлгохгүй байсан. Одоо тэг өөрөө ер нь жоохон хөшрөөдсөн чинь ойлгож байна. Тэгээд дээр нь 26-нд нь гоё хүссэн бүхнээ биелүүлээд хүссэн бүхнээ авсан тийм жил агараа л гэж үсэе да. Тэгээд энэ хүртэл бүгдээрэнд нь баярлалаа.